цагийн бэлэгцэх өмнөөс үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр дөрийг үржихэн 5,920 мянга нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид яг нийслэл Улаанбаатар хотынхаа бас л яг одоо төвийн гудамж талбайгаас бол та бүхэндээ нэвтрүүлгээ өргөхөд бэлэн болсон байна. Өнөөдрийн үед бол баг зэрэг бороо орж байгаад бороо яг зогсмогц бид нэвтрүүлгээ бэлтгэхээр энэ хэсэгт ирсэн байна. Тэгээ манай өнөөдрийн нэвтрүүлэгт ямар хүн оролцож, асуултынхаа хариултыг ямар хүнээс хэрхэн яаж авч, хэрхэн яалагч болох вэ гэдгийг та бүхэн бас нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаад үзээрэй гэж хэлье. За өнөөдрийн асуулт бол их сонирхолтой. Та бүгд бас одоо заавал мэдвэл таны амьдралд хэрэг болохгүй ч гэсэн мэдж байхад бас илүүдэхгүй асуултуудыг бол бид бас өнөөдрийнхэн дугаартаа бэлтгэсэн байгаа. За тэгэхээр манай үзэгчид бас нэвтрүүлэгтэй хамтдаа байснаар өөрсөндөө бас оюуны хөрөнгө оруулалтыг хийж байгаа болоо гэж бодож байна. Ингээд үзэгч та бүхэн цоо шинэхэн дугаартаа үргэлжлүүлээд хамтдаа байгаараа ингээд нэвтрүүлгээ эхлүүлъя гэж бодож байна. Нэг юм асуугаад тань. За юу асуу. За манай энэ ТV студиуцын дөрвийг үржихэн 5,920 мянга гэдэг нэвтрүүлэг байгаа. Манай нэвтрүүлэг та нэг 5-10 минутын цаг зав гараад оролцоод өгөөч. 5-10 минут аа. Нэг удахгүй нэг 5 минут орчим болох ба. Тэгээд танд 4 асуулт тавина. 4 асуултанд амжилттай сайн хариулах юм бол таныг 20 мянган төгрөгөөр шагнаж оромжуулах юм манай нэвтрүүлгийн зүгээс. Оролцоо та. Мэдхгүй. Би ч өөр хэлж мэдэхгүй л биш. Тэгвэл би хэлж мэдгэлээ. За би мэдээ оролцуулчих уу? За. Тэг үү? За. За тэгээ би нэвтрүүлгийн дөрвийг танилцуулчих. Маш амархан. Нийтдээ 4 асуулт байгаа. Тэрний 3 асуултанд нь болохоор та өөрөө хариулахгүй. Энэ хавар явж байгаа бусад хүмүүсээс асууж хариултыг авна. Нэг хүнээс нэг л хариултыг аваад тэр хүн зөв хариулах бол таныг зөв хариулсан тооцоод нэвтрүүлгээ цааш үргэлжлүүлээд хамгийн сүүлийн 4 дахь асуултанд та өөрөө хариулна. Ингээд хамгийн сүүлийн 4 дахь асуултанд та өөрөө зөв хариулах юм бол таныг ялагчаараа тодруулаад бид 20 мянган төгрөг өгнө гэсэн үг. За. Тэр ойлгомжтой. За. Би ихний асуултаа тавьчих тий. За. За эхний асуулт микрофон наашнаа. За. Эхний асуулт маш амархан. 1980 оны 2 дугаар сарын 16-нд Парижаас Лион орох хооронд 176 км нэг юм болж исэн байхгүй юу? Тэр нь юу болж исэн болоо гэдэг л асуулт байна. Ер нь зүгээр локоор бодоод үзвэл их амархан байх байх. 76 км-ийн урттай нэг зүйл үргэлжилсэн байна. Тийм ээ, энэ яг юу юм болоо? Парижаас Лионы хооронд уу? За би ахын нэг юм асуугаад та. Энэ мэдэх болов. За энэ хүн манай нэвтрүүлэгт оролцож байгаа хгүй асуулт хариултыг. Тэгээд өөрт нь нэг асуулт тавина. Мэдчихэвэл зөв хариултыг хэлж энэ хүнд туслаач гэж байгаа. Бусад хүмүүсийн асуултыг асуух хэрэгтэй байхгүй юу? Нэвтрүүлгийн дөрмөнд. Тэгээ миний дөө бодож байгааsaa хариулаарай. Бодох юм бол их л амархан энгийн асуулт байгаа. За асуултаа асуучих. За би тэг. 1980 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Парижаас Лион орох хооронд 176 км урт нэг юм болсон байхгүй юу? Нэг үйл явдал. Нэг зүйл болсон. Тэр нь юу вэ гэж асууж байгаа. Зүгээр локоор бодоод үзэх юм бол манай Улаанбаатар хотод их тохиолддог доо, их л байдаг да. Спорттой холбоотой биш. За бодож байгаад бас 50 хариулж болно. 176 км-ийн урттай нэг зүйл одоо үргэлжилсэн байх юм шүү дээ. Тоочлог сонирм үү те. 176 гэдэг дээр тэрэн дээр л харин гүүр. За төвчрэлгээл хэлчихье дөө. За минь төвчрлөө. За баярлалаа минь дөө. Яхаа аргагүй. Гэтэ энэ бол замын төгжрөл байгаа. 1980 оны 2 сарын 16-ны өдөр Парижаас Лион орох хооронд 176 км урт төгжрөл болж тэр хавийн бүх хүмүүсийг нэлээд стресст оруулж ирсэн ийм үйл явдал. Бүр километр. Тийм километр шүү дээ. За хоёр дахь асуултаа тавья. Тэгэхээр нэвтрүүлэг эхлэхэд бороо ороогүй сайр нэвтрүүлгийн дундаар бороо ороод эхэлчлээ. Бид модны сүйдэртээр бас ногдоо зогсчлаа. За хоёр дахь асуулт. Калифорнид дэлхийн хамгийн хөгшин буюу 4700 настай нэг ургамал байдаг. Энэ ямар ургамал вэ гэсэн асуулт байгаа. Энэ асуултын хариултыг та бас мөн ижил бусад хүмүүсээс асууж олно гэсэн үг. 4700 настай ургамал бараг ихэнх хүмүүс бол мэддэг болоо гэж бодож байна. За ер нь бол дэлхийн хамгийн өндөр настай ургамал гэж хэлж болно. Тий. Калифорнид байдаг. За хүнээ сонгоё. Энэ хоёр хүн бодо баг хариулж байгаа. Авгүй за энэ ихтэйгээс. За энэ залуу энэ хас сохоо. Сайн байна уу? Өөрөөс ч нэг юм асуугаад та. Энэ асуулт хариултын нэг юм болж байгаа юм байна л та. Нэвтрүүлэгт оролцож байгаа. Тий. Тэгээ шууд Мэддэг бол та туслаад хариултыг хэлээд өгөөрэй. За асуулт би асууж байгаа юм. Таны өмнөөс. За Калифорни 4700 настай дэлхийн хамгийн хөгшин ургамал байдیں۔ Тэгээ тэр хөгшин ургамлын ямар ургамал юм болоо гэсэн асуулт байгаа. Модлоо. За баярлалаа. Баярлалаа. Зүг хариултыг хэлээд баярлалаа. За амжилтсэ.
За хоёр дахь асуултанд амжилттай хариулчихлаа шүү дээ. За таныг ингээд уг нь амархан байгаа шүү дээ. Та өөрөө мэдхгүй ч гэсэн өөр хүн таны өмнөөс ингээд хариулаад хариулаад явчихж байгаа шүү дээ, тий? За одоо 3 дахь асуултыг асууя би. Энэ бас л их амархан да. За Би зүгээр микрофон өрчөө. За. Энэ энэ асуултанд 1835 онд энэтхэгтэй штэ. Нэг амтныг авдранд хийгээд цоожлоод газарт булаад 40 хоногийн дараа гаргаж ирсэн. Тэгэхэд тэр амт нь өхөөгүй амьд байсан. Энэ ямар амт юм бэ гэсэн асуулт байна. 1835 онд юм байна. Энэтхэгт нэг амтныг авдранд хийгээд 40 хоног булаад гаргаад ирэхэд тэр амт нь амьд байсан. Ямар амт юм бэ? Гэсэн асуулт байгаа юм. За одоо хүнээ сонгоод асууя те. Энэ бол 3 дахь асуулт. Тэгээд хамгийн сүүлийн асуултанд та өөр хариулах юм бол манай нэвтрүүлгийн ялагч болно. Сайн байцгаана уу? За анхан нэг та хоёроос нэг юм асуугаад та. Энэ нэг нэвтрүүлэг явж байгаа байна. Асуулт хариултын нэвтрүүлэг. Тэгээд 1835 онд 1835 онд энэтхэгт нэг амтныг 40 хоног хайрцаг тэгээ буулсан юм байна л да. Тэгээд 40 хоногийн дараа гаргаад ирсэн чинь тэр амт нь амьд байсан гинэ. Энэ ямар амт юм бэ? 1835 онд энэтхэгт олон ном зохиол дээр ерөнхийдөө гардаг да. хайрцаг тийгээд 40 хоног тий авдаглал. Эргээд гаргаад ирэхэд тэр амт амьд тэгээд 40 хоног ямар амьтаа амьд байж болох вэ? Тий гэсэн дүгүүлдэ нэгсэн даваа. Мэлхий юм болоо. Чи юу гэж бодож байна? За мэлхийч биш л дээ. Ер нь зүгээр бодоод үзтээ ямар амьтан удаан тисвэрлэж чадах бол гэсэн дүгүүлдэ. За саяныхаа зөрөгтэйлж хүн за баярлалаа. Тэгэлгүй яг энэ бол хүн гэдэг амтан байгаа. Хүн амтан шүү дээ бас яагаад байж болохгүй. Хүн бол одоо бясалгалын аргаар бол ингээд 40 хоног бол бас амьд байж чадсан юм байна. Тэ? Яг бясалгал. Яг яг бясалгал гэдэг нь би нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ 40 хоног бол бас амьдэрсэн гэж байгаа. Баярлалаа та хоёрт амжилт хүсье. За баярлалаа дүүнэр. За. Юу. Сайхан та хүн гэж юу ч бодог байх шиг байсан тий. Бодог байх хүн гэж юу ч бодог байх шиг байсан тий. Хүн ч гэж бодоогүй ш өөр л. Юу гэж бодож байсан да? Тийм биш. Амьд организм гэхэр чи тэгэл нэг бичил биетэн ч юм уу тиймэрхүү юм байна. Хүн гэхэр чинь бас ямар ч хүн тэгж бодохгүй л хүн гэхэр чинь бас тий 40 хоног гэдэг. Хүн одоо ингээд ус уухгүй хоол идэхгүйгээр байна гэсэн үг шүү дээ. 40 хоног. Нэгэсэндээ хуураа үсгэлэн 40 хоног хийж яах гэсэн үг шүү дээ тий. Тэгээд амьсгалахад хэцүү газар байсан гэсэн үг шүү дээ бас. Тий тэр чи битүү авдрах чи ямар ч агаар очин байхгүй шүү дээ. Гэхдээ энэ тийм тохиолдол болсон юм байна. За дөрөв дахь асуулт. Хамгийн сүүлийн асуултанд та амжилттай сайруулах юм бол манай нэвтрүүлгийн ялагч болно. Болоход их ойрхон байна. Хамгийн сүүлийн за бас л нэг амтантай холбогдолтой асуулт байна. Шат руу авирч чадагч бууж чаддгүй тийм амтан байх нь. Ямар амтан юм болоо? Шат руу авираад гарч чадна. Гэхдээ шат уруу бууж чадахгүй. Тийм амтан байна. Ер нь бол Энэ асуултанд л өөрөө хариулна шүү дээ. Сүүлчийн асуулт. маш сайн бодоорой. Орчих гэнэ. Нэг л орж ирэхгүй нэ. За уучлаарай хаа. Уг нь эхний 3 асуултанд үнэхээр бас амжилттай хүмүүсээ зөв сонгож хариултаа авч чадлаа. Гэвч хамгийн сүүлийн 4 дахь асуултан дээр өөрөө хариулж чадсангүй бүтэрлээ. Энэ ямар амт тий? Та нэвтрүүлгийн үзээд тэгээ зөв хариултыг авах боломжтой. За тэгээ даваагаас баасан гарагт өдөр бүр 19 цагаас 4-ийг үрчгэн 5 минут тэнцүү 20 мянган нэвтрүүлэг маань цэнгэр дэлгэцээрээс гарах болно. За танд амжилт хүсье. За баярлалаа. За энэ хүн маань эхний оролцогч үлээ хоёр дахь оролцогч үлээ? Эхний оролцогч. Эхний оролцогч. Би ч одоо олон хүнээс юм асуусан болохоор олон оролцолцсон юм шиг санагдаад явчлаа гинтгээ. За эхний хүн маань бүтэрлээ. Харин тийм дээ. Үнэхээр ороод эхэллээ. За борооч яхав. Өөсөө 3 асуултанд зөв хариултыг олж чадсан болохоор 4 дахь асуултанд үнэхээр бодоод өхүүлээд хахад өгн хариулчихсан бол тэгээд шууд ялагч болох байлаа. Харамсалтай нь дөнгөж саяны оролцогч маань бүдэрлээ. Тийм учраас дараагийн буюу 2 дахь оролцогчоо бас сонгоод ээлжид асуултад бас тавьцгаая. Тэгээ бэлчээрийн амт ингээд хийлж өгöd ахт л те. Тилийн төхөөсөн дээ. Сайн миний доо нэг юм асуугаах. Энэ ТВ телевизийн за чийл. За ТВ телевизийн 4-ийг үржихэн 5 минутын 20 мянган асуулт хариултын нэвтрүүлгээс явж байна. За тэгээд боломжтой бол манай нэвтрүүлэгт оролцооч. Манай нэвтрүүлэг маш энгийн амархан. Тэгээд 5-аас 10 минут л шаардлагатай. 4 асуулт асуугаад зөв хариулах юм бол 20 мянган төгрөгөөр шагнах юм манай нэвтрүүлгийн зүгээс. Наашаага 100 төгрөг орцгоч.
За тэгээ бас эхний 3 асуулт ерөнхийдөө дөрөв нь бол эхний 3 асуултын зөв хариултыг өөр хүнээс асууж хэлнэ. За тэгээ хамгийн сүүлчийн буюу дөрөв дахь асуултыг өөрөө хариулснараа зөв хариулах юм бол ялагч болно. За тэгвэл за. Эхний асуултыг тавьчих маш амархан. Сурагч юу те? За, барьж байгаарай. За. Анхаар ингээ. Юунаас яг манай нэвтрүүлэг өөрөө бас манай оролцогч маань идэвхтэй зүтгэлтэй байх юм бол ер нь их энгийн амархан байгаа. Эхний 3 асуултын хариултыг яг зөв хүнээ сонгоод зөв хариултыг авчирснаараас хариулсанд тооцно. За, эхний асуулт нь 1980 оны 2 дугаар сарын 16-нд Парижаас Лион хооронд 176 км урт нэг юм болсон байхгүй юу? Тэр нь юу болсон болов гэдэг асуулт байгаа. Энэ аваар явж байгаа хүмүүсээс нэг хүний сонгоод энэ асуултаа асуугаа тэр хүн зөв хариулах юм бол чамаа зөв хариулсан тооцоод нэвтрүүлгээ цааш нь өргөжлүүлнэ гэсэн тийм. Энэ бол маш амархан. Зөвөр эхлээд 80 оны 2 дугаар сарын 16-нд Парижаас Лион хооронд 176 км урт нэг юм болсон байна. За их хүнээ сонгоё. Бас зөв хүнээ сонгох бол зөв шүү дээ тийм ээ. Зөв асуултаа хариулах нь. За энэ хүн манай нэвтрүүлэгт оролцож байгаа асуулт хариултын нэвтрүүлэгт. Тэгээд энэ дөрөвдөө өөр хүнээс асуулт асуух хэрэгтэй байгаа. Тэгээ та мэдчихвэл хариулаад туслаад өгөөрэй. За. 1980 онд тэгээд 2 сарын 16-ны өдөр Парижаас Лион хүртэл нэг тим юм болсон гэсэн. Тэгээд тэр 176 км урт нэг юм болсон. Тэр юу болсон юм болоо гэж асуулт байгаа. 1980 оны 2 дугаар сарын 16-нд Парижаас Лион хооронд 176 км урт нэг юм болсон байгаа. Үргэлжилсэн байх нь шүү дээ. 176 км нэг урт зүйл үргэлжилсэн байна. Тэр нь юу юм болоо гэсэн асуултыг та сайн бодож байгаад хэлээд өгөөч. Мэдэхгүй. Ерөнхийдөө би санд өгөөч вэ? За Улаанбаатар хотод маань ерөнхийдөө бол ихэвчлэн тохиолддог. Тэгээ хүмүүсийг их стресстүүлдэг зүйл байгаа. Стресс. За та зүгээр нэг хариултыг та хэлээ. Манай оролцогчид та төгснөөд та зөв хариулах юм бол энэ үнийг зөв хариулсан тооцоод нэвтрүүлгээ бид цаашаа өргөжлүүлэх байхгүй юу? За. Тэгэхээр та бодож байгаад хариулаад үз. Яг л одоо энд болж байгаа зүйл болсон доо баг 176 км урт. маш хүмүүс их уралдсан шүү дээ. Одоо өдөр болгон тохиолддог. Тэгэхээр чил харагдаж байна. Юу юм бэ? яагаад тэр хүмүүс ингээл та бодоо ингээд юм урт зүйл болсон тийм ингээд 176 км урт зүйл болсон. Энэ нь болохоор Улаанбаатар хотод маань өдөр болгон тохиолддог. Тэгээд цомсон 176 км урт. Стресстэй, ууралдаг, бухимддаг тийм ийм зүйл болсон байна. Тэр юу юм болоо? Та сайн боддоо. Танд хүрлийн бол тохиолддог доо. Тэ таарах шаарал хэлчих гээд. Одоо гайг болчлаа тий. Бороо юу? За сайн бодорой. Ерөнхийдөө яг нүдэндээ ч гэсэн харагдчихлаа юм л да тий. Одоо ч харагдалаа. Энэ хард байна л да. Мэдгүй. Агшиг хараад ингээ хараад. Гэр мэдгүй юу? За та мэдгүй гээд ингээд та сайн бодлоо. Та өөрөө хариулъя гэж хичээхгүй байх шиг байна. Хүмүүс ингээд дараал ингээд. За ойлголоо. Баярлалаа танд. За энэ хүн маань бас яг хариулъя гэж өөрөө хичээхгүй байх шиг байна. Тий. Тэрээс хариулъя гэж хичээвэл уг нь их амархан зүйл шүү дээ. Энэ залуусгаа. Юм асуух уу? Яг дүүд техник боломж олгоод өөр хүнээс суугаад үзье тийх үү. Нэвтрүүлгээс явж байна. Ингээ манай нэвтрүүлэг энэ охин бас оролцож байгаа асуулт нэвтрүүлэг өөрөөс чинь нэг асуулт асуух гэсэн. За. 1980 онд нэг 2 сарын 16-ны өдөр болсон 176 км урт үргэлжилсэн нэг тийм болсон. Парижаас Лион хооронд 1980 онд 176 км урт нэг юм болсон. Хүмүүсийг стресстүүлдэг зүйл болсон. Тэр нь юу вэ гэж стресстүүлдэг зүйл те? Өдөр болгон тохиолддог. Тэгээд за одоо баг болцсон баха. Ер нь бол логикоор л ерөнхийдөө юу юм шүү. Замын төгжрлөөс сэргийлсэн тий. Ямаас үйл ажиллагаа болсон юм шиг байна. Тэгвэл юу болсон юм бол да хариулчлаа л та. Хариулсан уу? 176 км урт нэг зүйл үргэлжилсэн байна штэ. Тэр юу илээ? Марафон гүйлт болсон болоо. Эсвэл бишээ дөнгөсөө түрүү хариулсан штэ. Тэрийг ахаад л давтаад одоо баталгаажуулаад хэлчих. За. Төгжрлөөс сэргийлсэн. Төгжрлөөс сэргийлсэн гэдэг бишээ. Төгжрлөөс сэргийлсэн гэдэг нь хариулчихад байгаа байхгүй юу? Энийг л баталгаажуулаад
Тэр юм аа гэж. Сэргийлсэн юу болсон баха. Яг нэг юм бол Саяхаа галч та. яг орж ирэх гээд байна. Ер нь бол юу ч сэргийлээгүй. За ер нь юу ч сэргийлээгүй. За. Саяхаа шууд зөрөгтэй хэл. Одоо энд сая байж Машины тийм парад ч юм уу нэг тийм болсон юм уу? Штэ. уг нь хилцсэн шүү дээ харилцаа. Тэгвэл хилцээ бол тооцчихгүй. Юу болоо. Сая энэ хүү авд нэг үүсэл. Сая энэ авд үүсэл болчих юм уу? Хөөе. За ийм юм байна. За. хариултыг авах уу? За би ингээд дахиад нэг зүйл хэлээ. За 176 км урт нэг зүйл үргэлжилсэн шүү дээ эхнээс ингээд төсөл хүртэл. За тэгээд энэ нь болохоор манай Улаанбаатар хотод өдөр болгон тохиолддог зүйл. Хүмүүсийг маш их стрессдүүлдэг. Хөвжрэлт болсон юм ба шүү дээ. За Баярлалаа. Ажилт хийсэ. За. Болсон. За. амжилттай. Асуулт хариулах гэж нэлээ юм бодлоо. Харин тэглээ. Сургуулийн насны хүүхдэд бас дэмжээд байна ах их чаярна. За одоо хоёр дахь асуултыг тавьчих. Барьж явах уу? Надад их асуулт бий. Бичцээ. За хоёр дахь асуулт. Оюуны их амархан асуулт байна. Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийг бол хүмүүс бас нэлээд мэдэх бах те. Калифорнид болдог үйл явдлуудыг бас нэлээд анхаарлын төвд байдаг байх гэж бодож байна. 4700 настай нэг ургамал байдیں۔ Калифорнид. Тийм 4700 настай ургамал. Энэ ямар ургамал вэ гэсэн асуулт байна. Маш амархан. Хамгийн өндөр настай ургамал байдаг. Энэ ямар ургамал юм бэ та? Самано нэг ганц асуулт асуугаад те. Тэгээ энэ хүн маань манай нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгээ нэвтрүүлгийн дүрмээр өөр хүнээс нэг асуулт асуух хэрэгтэй. Тэр хүн зөв хариулах бол энэ хүнийг зөв хариулсан тооцоод нэвтрүүлгээ цааш нь өргөжлүүлье. Та мэдчихвэл хариулаад туслаад өгөөрэй. Калифорнид ороод хамгийн өндөр настай ургамал хэлээд өгөөч. 4700 настай Калифорнид байдаг хамгийн хөгшин одоо дэлхий дээр 4700 настай ургамал байдаг юм байна. Ямар ургамал юм болоо? Тайван бодож болно. Калифорнид ургамал ахна шүү дээ. 4700 настай ургамал Калифорнид байдаг. Нилээн бүдүүн ургамал байгаа. 4700 настай хэрэг юм бүр ингээд нас нь нэмэгдэх тусам баг зэрэг ингээд бүдүүрэл явчихдаг. Тэ? Яг манай Монголд бол 4700 нас хүрээгүй ч гэсэн байж л байдаг тий. 100 гаруй гэдэг юм уу байж л байдаг. Том навчтай. Нэг тийм гүнзгий юм гэдэг бол маш амархан зүгээр ингээ ургамал гэхээр хамгийн түрүүнд танд ямар ургамал нэр нь орж иж тэрнээсээ бодоод үз. Одоо Тэгнүүд санаанд аваад байна. өвс гэдэг ингээд нэг хамгийн түрүүнд санаад орж иж байгаа шүү дээ ургамал гэхээр өвс тэгээд ингээд Бут тэрнээс дээшлүүлээд ер нь ингээд нэг тэгээд нэг тэрнтэй ингээд холбоотой яриад идэг л ургамал та. Ургамал гэдэг нэг арай нэг цэцэг өвс гэдэг нарийн ургамал болох гэдэг шүү дээ. Мод гэж. За ихтэй. Тийм мод. За тийгөө яах вэ тэгэхээр. Баярлалаа. Баярлалаа. Тэсэж явсан болоо. За. Тэглгүй яах вэ? Энэ бол мод 4700 би усан дээр шигчиж 4700 настай мод байд юм байна Калифорнид. За энийг бол ихэнх үзэгчдээ бол бас мэдж байгаа болоо гэж бодож байна. За одоо 3 дахь асуулт. Хоолоогоцож байгаа асуулт. За бас л нэг он цагийн тоололтой холбогдлолтой юм байна л да. 1835 онд энэтхэгт нэг амьтныг авдранд хийгээд 40 хоног газарт булсан. Тэгээ гаргаад ирэхэд тэр амьт нь амьд байсан. Ямар амьт юм болоо? 1835 онд энэтхэгт нэг амьтыг ингээд авдранд хийгээд газарт буулаад тэгээ 40 хоногийн дараа гараад ирэхэд тэр амьт нь амьд байсан байхгүй. Ямар амьт юм болоо гэсэн асуулт байна. Энэ хүтээс асуучих. За юм асуух гэсэн. Энэ хүн манай нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгээ асуулт хариултын нэвтрүүлэг байгаа. Тэгээд хэрвээ чамаас нэг асуулт асуугаад чи зөв хариулах юм бол энэ хүнийг зөв хариулсан тооцоо нэвтрүүлгээ цааш нь өргөжлүүлье. Тэгэхээр миний дээс сайн бодож байгаад мэдэхгүй ч гэсэн мэдхийн төлөө хичээж байгаад хариулаад өгөөрэй за. За асуулт. 1835 онд энэтхэгт одоо нэг тийм юм нэг авдранд хийгээд 40 хоног газарт булаа гаргаад ирэхэд тэр амьд нь амьд байсан байхгүй. Ямар юм бэ? Тий ямар амьд юм бэ? Өстой мэдгүй бас. Зүгээр. 50 ба заавал шууд хариулт хэлээ. 50 бодож байгаа хариулт. Нэх өргөн өрөөг хамруулах хэрэггүй зүгээр энгийн дэлхийд даяараа тархацсан байгаа тийм амьд. Нилээн тийм ухаантай амьд. Тэ? Мохоо юм болоо. За бодорой. На баяраа. Тий. Иргэдээ амтэн гэхээр
тий өргөө утгаар нь бас бодох хэрэгтэй. Тэгээ амьтанд юу багтдаг вүлээ? Ямар төрөл байдаг Яг л вүлээ? нөгөө одоо нөгөө амьсгалдаг, идэж уудаг, хөдөлдөг, жоохон ухаантай. сэтгэл хөдлөлтөө Жоохон ухаантай амьтан байх нь. нэлээд ухаантай, баг жоохон жишээ нэлээд ухаантай шүү дээ. Харамгч юм болоо тэгвэл. Сармчингаас арай дээгүр нэг амьтан байна. Дэлхийн баг хамгийн ухаантай амьтандаа ер нь бол. Одоогийн байдлаар дэлхий дээр хамгийн ухаантай амьтан. Хүн юм болоо. За баярлалаа минь дөө. За. Нилээд хурж бас хамтарч хариуллаа. За амжилттай. За. Яг ингээд сармчингаас дээгүр оюун ухаантай гэдгээр ер нь ойлгомжтой байна та тий. Аха. За 1835 онд хүн 40 хоног болоод бас амьд байсан юм байна. Асуулт хариултыг мэдэж авлаа. За шүхрээ ярьж байгаарай. Одоо сүүлийн асуулт. Сүүлийн асуултанд Мишель өөрөө зөв хариулах юм бол манай нэвтрүүлгийг ягч болоод 20,000 төгрөг авна. Орчин. Нороод байна. За. Гайгүй. Бас нэг амьтантай холбогдолтой асуулт байгаа. За. Миний дөө өөрөө бас бодоорой. За. Яг л саяных шиг тийм энгийн асуулт байгаа шүү. Гэтэ яг саяных шиг хүн бол биш за. Шат руу авирч чаддаг гэнэ бууж чаддаг амьтай. Тийм, шат руу авирдаг гэнэ бууж чаддаг. Яасан бадраа одоо өөрөө хариулна шүү дээ. Маш амархан амьтан заяа. Бичээл байж. Тийм, бичээл байж идэг хүн тижээдэг гэх юм уу да тий. Таваш юм болов юм. За яг хоо тийм ээ тий. За тийм. Нилээн бүр төхүүлчээ. Ах нь бас дүүгөө дэмжээд байна нилээ. Өхөр. За баяр үргье. За үнэхээр амжилттай байлаа. Баярлалаа. Зөв хариулт өхөр юм байсан. За баяр үргье. Баярлалаа. 11-р анги гэлөө 10-р анги гэлөө 10-р анги тий. За хичээл дээр байна. Айгүй юу. Сая бидний асууж байгаа асуултууд ер нь хичээл дээр зарим нэг нь бол сонсогдчихлээсэн. Одоо шил модыг бол бас хичээл дээр нэг сонсоогүй юу? Сонсчихсан. За хүнийг бол арай сонсог байх тий. Хүнийг ер нь ингээл бодоол хийсэн. Тэгсэн чинь сүүлд нь батсан чинь хүн л юм бэлээ. За энийг барьчихгүй. За хууль авир хачаад. За ингээд манай нэвтрүүлгийн зүгээс эхний 3 асуултанда маш амжилттай зөв үнэ сонгож хариултаа зөвийг авлаа. Өөрөө сүүлийнхээ асуултанд амжилттай хариулсан учраас 20,000 төгрөгөөр Мишелээ бас шагнаж байна. Тэгээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Сайн сураад бас их орондоо их зэтэй сайн болоорой гэж хүсье. Баярлалаа. За тэгээд бас нэг юм байгаа. За чи хэлчих одоо. За тэгээд иргэдээс Монгол улсын иргэн бүр бол хуулиа сахих дээдлэх хэрэгтэй. Тэгээ Монгол улсын хуулинд бол иргэний татварын хуулинд бол хүн амын орлогын албан татвар гэж авдیں۔ Миний хувьд одоо өнөөдөр 20,000 төгрөгийн орлоготой болчихлоо шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 10% татварын төлөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ татвараа ах их ч хоёртой өгөх юм аа одоо тийм. За ингээд манай өнөөдрийн ялагч болсон Мишель маань энэ хажуудлын цайны газар руу ороод мөнгө цадлуулаад ирлээ. Тэгээ 2,000 төгрөгийн бас татвараа төлөх гэж байна, тийм. За. Баярлалаа. Тэгээ дүүдээ бас сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Тэгээд ингээд нэвтрүүлгийн бас ялагч боллоо. Үзэгчтэй хандаж бас юу гэж хэлмээр байна? Тэгээд тусалсан ах ич нартай хандаж юу гэж хэлв? туссан ах нартай баярлалаа. Тэгээд хүн болгон намаас сайн уншиж оюун ухаанаа хэлээрэй гэж. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За ингээд манай дүрийг өрчгөн 5,000 тэнцүү 20,000 нэвтрүүлгийн энэ удаагийн ялагч маань татвараа төлөөд 18,000 төгрөгтэй сэтгэл өөдрөг бороо орж байгаа ч гэсэн нороогүй мэт их сайхан сэтгэлтэйгээр алхаж явнаа. Тэгээд энэ мэтлэнгээр манай нэвтрүүлэгт оролцож бас нэвтрүүлгийн ялагч болоод 18,000 төгрөгийг халааслая гэж бодож байгаа үзэгчид тавхан Улаанбаатар хотын аль ч годомж талбай битээртэй таарах юм бол бити тойрж яваарай. Нэвтрүүлэгт идэвхтэй оролцоорой. Асуулт маш энгийн. Та мэдэхгүй байсан ч танд туслаад бусад хүмүүс нь хариулаад өгөхөд та ганцхан асуултанд хариулаад өөрөө ялагч болох боломжтой байд юм аа гэдгийг хэлье. За тэгээд бас яг энэ хүн 18,000 төгрөгийг зүгээр ч авчихгүй үзэгчтэй та бүхэн өөрсдөөсөө итгэл зүтгэл. За тэгээд маш шармайлтай гаргар мөн түүнээс гадна өөрийнхөө бас мэдлэгийг сорж өөрийнхөө мэдлэгийн төвшинг бас итгэснээр энэ хүн мөнгийг бас өөртөө авах боломжтой байгаа юм. Бид бас та бүхнийхээ оюун ухаан болоод тийгэрхүү одоо тань мэдхүү мэдээллийг чинь тэл хүтнээс энэ хөө дүрийг өрчгөн 5,000 тэнцүү 20,000 нэвтрүүлгээ бэлтгэж байгаа хэлээ. Өнөөдрийн дугаар манаас энэ хүрээд өндөрлөж байна. 10 жилийн за сурагч охин манаас ялагч болсонд баяртай. Ингээд нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ бүгдээрэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараараа эргэн уулзъя. Баярлалаа та бүхэндээ.